үндэсний баялаг медиа проектэд тавтаа морилно. Манай энэ төслийн маань гол үндсэн зорилго нь бол өнөөдрийн тулгамдад байгаа асуудлуудад бас нэг тодорхой хариулт хайх гэж оролдож та бүгдийг бас нэг юм хэлдосоо өөр байр суурийг илэрхийлээсэй гэсэн үгнээс хандж байгаа. Энэ төслийг Улаанбаатар иргэний форум КАС одоо хамтран хэрэгжүүлж байгаа. За одоо бидний ярих гэж байгаа сэдв бол эдийн засаг ба геополитик гэсэн юм сэдв байх юм аа. Тэгэхээр манай Монгол орн бол их хөрөнгө онцлогтой орн. За ийм онцлогтой орн дэлхийд дээр их олон биш. Хоёр хүн хөрштэй. Хоёр хөршөнд хоёулаа хэд их хөрөнгө гэдэг статустай ийм хоёр орн. Нэг нь манай өмнөд хөрш гэдэг. Нөх нь манай уламжлалт умард хөрш Оросын холбооны болсон. За дэлхийн нийтийн ерөнхийдөө эдийн засгийн хөгжлийн чиг хандлага бол нэг хэсэг айхтар турбулентний байсан одоо бол ер нь нэлээд тогтворч чиглэл рүү орж байна. Гэтэл улс төрийн нөхцөл байдал бол харин эсрэгээрээ илүү одоо өдрөөс өдөрт юм орцтмол байдал бол өдрөөс өдөрт илүү их болж байна л та. Ийм нөхцөл байдалд ялангуяа манай Монгол шиг өчүүхэн жижиг бяцхан эдийн засагтай цөөхөн хүн амтай ийм орн ер нь биеийг яаж авч явбал зохих ёстой вэ? Энэ талаар энэ Монголын хөгжил тийм нөлөөтэй асуудал биш үү? Энэ ухаантай байхгүй болохгүй ч юм. Геополитик буюу геоэдийн засаг тэр бүх юм чинь бол ер нь Монголд шууд нөлөөлөд эхэллээ шүү дээ. Манай Монгол зөвхөн нийлэгтэй нийгэм болчихсон учраас айлтай ус болчихсон гэж хаагаа тэр ойрох тоондод болж байгаа үйл явдал чинь манай төртөл нөлөөлдөг гэж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр улсын их хурл сууж байгаа хүмүүс, төр засгийг одоо тэргүүлж байгаа хүмүүс бол бодч л байх хэрэгтэй юм. Тэр ойрох тоондод болж байгаа, тэр сэрд болж байгаа үйл бол Монголд чухам яаж тусч ийн гэж. Тиймээ цаашдаа энэ ямар үр дагавартай байх хэвээр бидний амнаас гарч байгаа, бидний гаргаж байгаа шийдвэр маань тэр тэрүүгээр явж байгаа гайг наашин дуудаад аваад ирэх юм биш үү гэдгийг ядч бодож л байх хэвээр байхгүй бодож л байх хэвээр. Тэгэхээр тэр утгаараа бид нар бол энэ дээр бол өөрийнхөө хэрэг хэмжээ өгөгдчихсэн байгаа тэр өгөгдгүүнүүдэд бол сайн тооцож л ажиллах хэвээр. Ялангуяа манай урд хөрш хойд хөршийн хоорондын харилцааны асуудал. Манай Монголд үргэлж банк ямар нэгэн байдлаар шууд нөлөөлдөг. Сайнаар муугаар үргэлж шууд нөлөөлдөг байсан. Одоо ч нөлөөлж байгаа. Ирээдүйд ч тийм байх ба. Гэтэл сүүлийн үеийн ингээд олон улсын энэ аналитикууд ялангуяа олон улсын харилцааны цэрэг стратегийн харилцааны аналитикуудын бичиж байгаа ярьж байгаа юм сонсож байхад бол Орос Хятадын харилцаа, Бээжин Москвагийн харилцаа их төвөгтэй тийм болж эхэлж байна. Оросууд Москва, Бээжин хоёр энийг явуулаад маш их нуун далдалж байгаа боловч их сайхан найрсаг харилцаатай байгаа юм шиг царай гаргаж байгаа боловч яг үүний хэрэг дээр бол асуудал цаанаа их төвөгтэй байна л да. Ялангуяа Орос дэх өөрийнх нь улс төрийн байдал бол аюул зүйтэй болж байна. Би бол нэг юм 3 хил хязгаар байна гэж томьёолоод байгаа. Нэгдүгээрт Монгол улсын аюулгүй байдлыг хангах, нэгдүгээр хил хязгаар нь бол Монгол улсын хил одоо яг энэ бодит энэ дотор төрийн тогтолцоо маань, эдийн засгийн тогтолцоо маань, хүмүүнлэгийн харилцааны асуудал байж байна. За одоо юу гэдэг эрх зүйн чиглэлийн асуудлууд гэж байна. Энэ бүгд маань бол тэр аюулгүй байдлыг хангах нэг гол одоо хил хязгаар нь хил хязгаар. Хоёр дахь хил хязгаар нь бол Москва, Бээжин гэж би ойлгож байгаа. Тий. Одоо манай бол 3 хил тавих гэдэг шүү дээ. Хоёр дахь хил маань Москва, Бээжин. Тэгэхээр манай аюулгүй байдлыг хангах хоёр гол хүчин зүйлүүд Москва, Бээжин гарцаагүй. Тэгэхээр энэ хоёр хөрштэйгээ харьцаж сурмаар. Сүүлийн 20 жилийн хугацаанд 20 хэдэн жилийн гинтүүхийг хараад байхад бол бид нар ийш тийшээ өсчээл, ийш тийшээ гүгэлсэн болохоос биш яг энэ хажуудаа байгаа энэ хоёр сасяд байгаа хөрштэйгээ болж юм яаж харьцах хэвтэй. Энэ маань эдийн засгийн салбарт яаж илэрхий юм, улс төрийн салбарт яаж илэрхий юм, хүмүүстгийн салбарт яаж илэрхий тэр зөөлөн хүч гэдэг юм дээр нь яаж илэрхий гэдэг бол нарийн бодц сураагүй. Энийг хэлэхэд бол энийг ойлгохгүй явсаар гэж байгаа. Хамгийн наад цаан тэр Далай ламын ажилт малчтай холбоотой асуудлаас асуулт нарийн ширээ юмнууд бол зөндөө байгаа. За 3 дахь Монгол улсын хил хязгаар бол олон улсын байгууллага. Нэгдсэн үндэсний байгууллага гэж манайх шиг орны хувьд бол энэ олон улсын байгууллагуудыг бэхжүүлэх эдний доо хоолойг одоо улам сонсдог болох энд одоо аль нэгэн Монголын байр суурийг тодорхой ганцаараа тэр дамгаалаад ясгүйгээр аях талыг баримтлах тийм ээ. Тэн дотор Монгол өөрөө идэвхтэй байр суурь
байх энэ асуудал бол бүр онцгой чухал гэж бодоод байна. Тэгээ тэр утгаараа дахиад энийг чинь ингээд яг зорилго тавьчих болж л байна л да. Ийм одоо хил хязгаар байх юм байна. Ингэж ойлгоё гэж хад. Тэгээд дараа нь энийг хэрэгжүүлэх асуудал гараад ирж байгаа. Хэрэгжүүлэх гэхтэр чинь манайх дахиад нэг боловсон хүчний хомсдлын асуудал гараад ирж байгаа. Өнөөдөр олон улсын эрх зүйгээр мэрэгдсэн боловсон хүч Монголд хэд байна вэ? Одоо дэлхийн хэмжээнд тийм ээ. Одоо юу гэдэг Гагийн шүүхтэр очиод болоод оролцоод ажиллаж байгаа. Одоо тийм хуульч хэд байна вэ гэж тэгэхэд бол бараг байхгүй байгаа байхгүй. Аргаа ядаад би 4-5 жилийн өмнө үндэсний аюулгүй байдлын зүйлийн ажилтнуудад нэг лекц уншиж өгч гисэн. Тэгээ тэр нөгөө дандаа нэг кримийн асуудлын дараахан болчихсон юм л 14 оны. Тэгээд тэн дээрээс миний нэг хэлжсэн зүйл бол юу юм бэ гэхээр за кремээс авах нэг сургамж бол юу юм бэ гэхээр бол олон улсын эрх зүй юм бэ. Энэ бол онцгой чухал өөр гүйцэтгэх юм байна шүү цааш. Тэгээд тэр утгаараа ядаж болж өгвөл та нар нэг яг энэ өөрийнхөө шухмаар нэг 10-20 хүүхэд гадагш нь явуулж дэлхийн хамгийн үнэтэй сургууль, хамгийн мундаг сургуулиуд ямар сургууль байдгийг нэг явуулаад тэгээ нэг 20 хүүхэд сургууль төгсөөд ирлээ гэхэд бол нэг 15 ийш явдсан байгаа үз ядаж нэг 5 инчээ үлдээд ажиллах юм бол одоо хэрэгтэй байна гэж ярьжсэн. Тэгэхээр тэгжил одоо тэр зорилгоч байх ёстой тэр хэрэгжүүлэх механизмуудад ч гэсэн давхар бас л ярьж ажил бид нар тэр геополитикийн тухай асуудлыг ярих ёстой. Тэгэхээр бидний хувьд нэг 2-3 зүйлийг анхаармаар байгаа. Амраа хичээлсэн дээр бид нэгдүгээр геополитикийг онцгой байршилтай, хоёрдугаар өршөлтэй гэдэгт нэгдүгээр баярламаар, хоёрдугаар их болгоомжлмаар. Тэгэхээр бидний гол бодлого бол хоёр хөрштөг яаж харьцах вэ гэдэг бол маш чухал үнэ. Бидний одоогийн тодорхойлох нэг чухал бодлогыг бид алдчихад байгаа гэж би хувьдаа. Энэ томоохон дэлхийн томоохон их гүрнүүдийн хэд их гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөн нэгдэл донд жижиг улсууд хэрхэн яаж өртөж байгаа вэ гэдгийг түрүү амраа зэрэг жишээ авлаа. Бид зэрэг хол гэж харах хэрэггүй. Энэхүү томоохон улсуудын геополитикийн мөргөлдөөн зодон донд жижиг улсуудад өртөх нь асар их болсон. Дэлхийн улсуудын хоорондын бодлогын ялгаа асар өндөр түвшинтэй. Бид өнөөдөртөө харьцангуй сул дорой байгаа энэ үед бол Орос хятад болон Америк, Европын хоорондын геополитикийн харилцаануудын донд жижиг гүрнүүд, жижиг улсууд өөрсдөө яаж өртөх боломжтой вэ гэдгээ бид их алсыг харсан байдлаар шийдэх юм шиг байна. Азар бид яг жижиг улсуудаар тойруулаагүй байгаад бүс нутгийн жижиг зөрчилдөөнүүдэд өртөхгүй байх магадлалыг бидэнд авчирч байгаа гэсэн томоохон бодлогын золиос болох магадлал бидэнд байгаа. Тийм учраас бид энийгээ бас байн харж явахгүй бол өдөр болохгүй. Өмнө нь нэг засгийн газрын үед санагдаж байна. Монгол улс нэг 30-40 бодлоготой байх ёстой гэж. Хойшоо 30, урагшаа 30, дэлхий рүү хандсан 40% бодлоготой байх ёстой гэсэн. Магадгүй нэг иймэрхүү тодорхой улс төр эдийн засаг, нийгмийн харилцаан дээр, санхүүгийн харилцаан дээр нэг иймэрхүү тодорхой бариад тэр хүрээндээ явбал бид их зүг болж магадгүй талт. Бид тийм бодлогогүйс өнөөдөр аливаа харилцаа болонгууд хэн нэгэн рүү 50-60-аас дээш хуваар хараад ирэх магадлал байна. Өнөөдөр чинь санхүүгийн харилцаан дээр зөвхөн валютын сангийн дуу хоолойг дагаж валютын санд хөтлөгдсөн бусад орнуудын дэмжлэгийг хүрээнд дулдуулах юм байдалд одоогор хүрсэн байх жишээ. Гэвч санхүүгийн бодлогынхаа хүрээнд бид өнөөдрийг хүртэл тийм доктортой, тийм 30-40 ч гэдэг юм уу, тийм харилцаа, тийм тогтолцоог төлөвшүүлж чадаагүй байсныг харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бол үндэсний аюулгүй байдал шууд нөлөөлж байна. Хот өмнөд хоёр хөршөлтөөгөө бид нар эдийн засгийн худалдааны харилцаа хэрхэн яаж одоо сайжруулах вэ? Тэгээ одоо хамгийн энгийн жишээ ингээд авахад өнөөдөр малчин хөрх айлын орлогыг нэмэгдүүлэх махны экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэтэл хойд хоёр урд хоёр өршмөр бол Монголын мах одоо энэ зүрийн гоцоор бүртгэж магадлал өндөртэй учраас импортлж оруулмааргүй байна гэдэг гол одоо худалдааны барьер бол энд байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол орн ийм нөхцөлд одоо Монголын засгийн газар яаж ажиллах ёстой. Жишээлбэл нэг юм асуудал байна л да. Монгол улс гадаад худалдааны яам гэж байхгүй. Угаасаа 1990 онд татсан богдоод тэрнээс хойш тийм яам байглаа. Миний бодлоор бол одоо Монголд тийм яам хэрэгтэй байна л да. Тэгээд Бээжинд Москва төрөлгчийн газартай энэ Монгол хятад, Монгол, Орос болон энэ гурван орны хоорондын худалдаа зөвхөн худалдааны асуудал биш, худалдааны асуудал, төмөр цагийн асуудал, цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийн асуудал. Ийм юмнуудыг ингээд ярьж хэлж байгаа ийм юм байхгүй байгаа нь эдийн засгийн хөгжилд бас их муугар нөлөөлж байна гэсэн бодлоо. Энэ талаар тань
Тэгвэл дээрээ судлаа болохгүй дөрөв хөдлөө болохгүй шүү дээ. Тэгэхээр дээрээ л энийг л одоо шийдэх механизмуудаа зөв төлөвшүүлэх ёстой л байна. Хоёрдугаарт нь сая багшийн хэлээд байгаагаар тэр боломж байна гэдгээ бас нэг олж хармаарлаа юм л да. Энэ яг давуу тал байна. Тийм хацгүй давуу тал байна гэдэг. Барцгүй гэж бид нар өөрсдөө шүүмжлээд байдаг айгүй хэцүү гэдэг. Гэтэл яг өнөөдрийн нөхцөлд бол энэ далаад гарц гэдэг нь бусад орнуудын хувьд бол хятад руу ирэх зам шүү дээ. Аль болохоор хямдхан хятад руу л очих зам тийм ээ. Магадгүй 100 жилийн дараа ондол болох байх л да. Гэхдээ яг өнөөдрийн хувьд бол тийм л бүгд хятад руу тэмүүлж шүү дээ. Гэтэл бид чинь хятадтай шууд хийчихсэн байж байгаа. Тэгээ энэ болцоогоо ядч нэг ашиглах тухай бүрэн ашиглаж чадчихвэл тийм. Проект эхэлж байхдаа ярьжсэн Давид Рикардо гэж хүн өөрийнхөө хайцсангуу болон абсолют давуу талаа олж хараад зөв ашиглаа. Гэлгийн үлдээсгийн гол сургаал юм аа. Тэгээд бас нэг юм ажиглагдаад байгаа. Ерөн зүгээр Монголд цаашдаа томоохон төслүүд юм явна гэвэл энэ хоёр гүрний ямар нэгэн оролцоо байхгүйгээр хөдлөхгүй. Тэгэхээр оролцоо дэмжлэг заашгүй шаардлагатай.